дараагийн мэдээ хүргэе. Ойрхон орнотод үүссэн асуудалтай холбоотойгоор Монгол улсад энгийн AI-92-оос бусад бүх төрлийн шатхууны үн өсөх эрсдэл үүсэж байна. Энэ байдал цааш үргэлжилсээр байвал гайлын албан татварыг хөнгөлж чөлөөлөхгүй бол дизель түвшний үн литр тутамдаа 9700 төгрөг хүртэл өсөх эрсдэл үүсэж байна. Мэдээллийг эдийн засгийн болон сэтгүүлч уянга томилох хүргэх болно. Баярлалаа. За тэгэхээр Монгол улсын хувьд бол газрын засгийн бүтээгдэхүүний 100% импортоор авдаг. За ингээд 98 орчим хувийг нь Оросын албаны улсаас, 2 орчим хувийг нь бол бүгд найрамдах хятад ард улсаас авдаг юм аа. Ойрхон орнод үүсэж байгаа асуудалтай холбоотойгоор Монгол улсад яг шатхуун импортлдог гол нийлүүлэгч болох Оросын албаны улсын Роснефть компаниас бол 4-р сарын хил үнэ мэдээлсэн байгаа. За ингээд мэдээлснээр нь бол та бүхэнд харуулж байна. Дизель түвшний хувьд гэхэд шатхууны үн литр нь 3440 төгрөг байгаа бол за мэдээлснээр нь авч үзэх юм бол үнийн хувьд 5200 орж өсөх нөхцөл үүслэ гэж засгийн газрын тэргүүн учрал мэдээллээ. За ойрхон орнын мөргөлдөө энэ хэвээр үргэлжлэх юм бол улам хурцдаж газрын засгийн үн 130 Америк долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түвшний үн тонн тутамдаа 1700 Америк доллар болж за жижиглэнгийн үн нь бол литр тутамдаа 3296 төгрөгөөр нэмэгдэх эрсдэл үүслэ гэж албаныхан тайлбарлаж байна. За яг өнөөдрийн байдлаар Евро 5 дизель түвшний үн гэхэд 4090 төгрөг. За Евро 5 AI-92 төрлийн дизель түвшний үн 2970 төгрөг. За харин AI-95 3810 төгрөгийн үнэтэй нэ. Цаашдаа газрын засгийн үн энэ мэтлэнгээр ингээд өсөөд за мөн дээрээс нь Роснефть компаниас ирүүлсэн яг энэ 4-р сард худалдан борлуулах нийлүүлэх үнийн мэдээллээс нь харах юм бол за үн бол ойролцоогоор нэг литр тутамдаа 2200 болоод түүнээс дээш төгрөгөөр л өсөх төлөв ажиглагдаж байна. За аливаа бараа бүтээгдэхүүний үнд дизель түвшний үнийн өөрчлөлт бол шууд нөлөөлдөг, суур инфляц болдог. За ийм цаг үед бол аль болох иргэдийн орлогыг дэмжих үүднээс за аливаа татварын хөнгөлөлт үзүүлэх ч юм уу, татварын ямар нэгэн байдлаар бодлогын өөрчлөлт хийх нь зүйтэйг эдийн засгч сануулж байсан. Түүнд ногдож байгаа нэмэгдсэн үрдгийн албан татвар гэдэг ч юм уу, за онцгой албан татвар гэдэг ч юм уу, энэ татваруудыг тэглэх хэрэгтэй. Хэрвээ бензин шатхууны үн өсөж ах юм бол эргээд энэ иргэдийн амьдралд шууд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнд нөлөөлнө. Бүхэл бараа үйлчлэгээний үнд өснө. За энэ маань эргээд хүмүүсийн амжиргааны түвшинд элтэд нөлөөлнө. Хүндрэлтэй байдлууд бий болно. За энэ мөрчлөн нөхцөл байдлуудаас шалтгаалаад за олон улсын нөхцөл байдал за мөн дээрээс нь газрын засгийн үнийн өөрчлөлт гэх мэтчлэн нөхцөл байдлуудаас шалтгаалаад за засгийн газрын зүгээс улсын хурлын тогтоол оруулж ирж байгаа. Энэ тогтоол нь болохоор шатхууныг гайлын албан татвараас чөлөөлөх тогтоол оруулж ирж байгаа юм байна. Тосны үн 200 Америк долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түвшний хил үн тонн тутамд 2693 Америк доллар болж жижиглэнгийн үн литр тутамдаа 6587 төгрөгөөр нэмэгдэн 1 литр дизель түвшний үн 9700 төгрөг болох эрсдэлтэй байна. Иймд импортын барааны гайлын албан татврын хувь хэмжээ батлах тухай Монгол Улсын их хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын их хурлын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын засгийн газраас өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боловсруулан танилцуулж байна. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. За Монгол Улсын газрын засгийн бүтээгдэхүүний импорт бол жилээс жилд өссөөр байгаа. 2025 онд гэхэд 2.9 сая тонн байсан бол энэ онд 3 сая тонн болж нэмэгдэх тооцоолтой юм а. Шатхууны гайлын албан татвараас чөлөөлөл ойролцоогоор 300 тэрбум төгрөгийн орлого тасалдах нөхцөл байдал үүснэ гэж харж байна. Газрын засгийн бүтээгдэхүүний гайлын албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг засгийн газарт олгосноор зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулж шатхууны үнийн хэлбэлцлийг түргэн шуурхаа зохицуулах боломж бүрдэнэ гэж засгийн газрын тэргүүн үзлээ.